Монголын бурхны шашны түүхэнд өөрийн онцлог дэг сургууль өнгө төрхийг хадгалан 200 гаруй жил хөгжсөн Загшин хошууны бурхны шашны 7 хийд 5 гэгэний шашин соёл өв уламжлалыг судлах, уламжлан хөгжүүлэх их загчид төслөөс үзүүлж байна. Монголын шашин соёлын сэтгэлгээнд тэрэгэн замыг тодорхойлон үлдээсэн загчны 5 гэгэний бурханчилсан хөргийг холын цэнхэр уянч клубын залуусын санаачилгаараа түүхэн шинжлэх ухааны эрдэмтэд, шашин соёлын судлаачид, зөвтгөлтнүүдийн судалгаа, түүхэн баримтуудад тулгуурлан бүтээлээ. Загчин түмнээс тодорсон 5 гигантны өв соёлыг судлах, түгээн дэлгэрүүлэх, олон ажлын эхлэл, гигантнүүдэд зориулсан их бод суврагын шүншиг 18 өргөж нутагдаа залхад бэлэн болоод байна. За ингээд одоо бас та бүхнийг өнөөдөр бас цаг зав гаргаж энэхүү сайхан үйл ажиллагааг дэмжиж хүрэлцэн ирсэнд их талархаж байна. Тэгээд энэ үйл ажиллагааны талаарх сэтгэлээ, энэ үйл ажиллагаа хэрхэн өрнөж байгаа, нутгийн зөвлөл одоо энд хэрхэн оролцож байгаа энэ талаар бас одоо мэдээллийг сонсъё. Энэ төсөл маань анх 2020 оны зун бид нар үеийн суманд явж ирсэн. Тэгээ явж игээд нутгийн буян тогтох гэж хүнтэй уулзаж ярилцаад тэр буян тогтох гэж хүн маань ерөнхийдөө гигантны маань ойрхон нөрлийн хүн, хамгийн ойрхон нөрлийн хүн. Тэгээд буян тогтох хоёр ирнэ ярьжсэн байхгүй. За энэ загчны гигэний талаар гигэний нэг суурах сайхан ингээд босхоод ингэчвэл бас нутаг орондоо хэрэгтэй юм уу да. Чи ямар ч юм бас Улаанбаатар хотох хүмүүст бас танилцуулах хэрэгтэй байна гэдэг. Надад тийм санд хэлж ирсэн. Тэгээд тэгэхээр за гэдэг ерөнхийдөө яваад нодлон 8 сард энд ирээд тэгээд нутгийн ах эгчнэрт хэлсэн. За ийм манайх одоо ийм гигант юм байна. Буян тогтох хоёр нь ийм санал хэлж байна. Энийг ингэвэл бас зүгээр юм уу гэсэн ийм санаа байна гэж ингээд тэгж ярилцсан байхгүй. Тэгээд ерөнхийдөө энэ төсөл маань хэрэгжээд 3 сараас эхлээд ирнэ их загчид төсөл гэж яваа төрийн төсвийн байгууллагуудад. Тэгээд ажил маань ингээд одоо явсан. Тэгээд ерөнхийдөө нутгийн зам олны ханьдаг буйнаар 4 метрийн өндөртэй боржин чолоо. Тий боржны дуугаар их бод суургыг ер нь одоо ингээд бүтээгээд бэлэн болгоцоо одоо бид нэр. Тэгэхээр үнэхээр одоо нутаг орны яг одоо дундаасаа яг тэр орон нутгаас сайхан саналууд их гарч ирсэн гэж ярьж байсан тийм ээ. Олон залуучууд, олон тэр одоо ард иргэдүүд манай нутагт бол ийм сайхан одоо соёлын ийм өв байдгаа, олон сайхан ийм сүм хийдүүд байсан, олон сайхан номын ийм мэрэгдүүд байсан. Энэ хүмүүсийг судалж ингэж цааш нь одоо ингээд бас бүтээлийг нь гаргах, энэ соёлын өвийг нь одоо бас одоо нэлээ их судлах, сурталчлах ийм ажлуудыг их хийх шаардлагатай юм байна гэсэн ийм саналыг залуучууд их сайхан хүлээж авч ингэж дэмжиж. Тэгээ үнэхээр одоо бас энэ боржин чулуун сурах гэдэг чинь бол бас их бүтээхэд бас их бас тийм амаргүй. Тэгээд одоо он цаг тэр насжилт энэ юм нь одоо бас их эрхэм. Тэгээд түүнийг яг одоо энэ номын одоо үнэхээр бүх ёсоор нь ингэж бүтээн гэдэг бол их ажил байд юм байна гэдгийг бас энэ төслийг энэ одоо танилцж байгаа хүний хувьд би бол бас харж их биширж ингэж байгаа юм. Тэгэхээр таны хувьд нутгийн зөвлөлийн дэд тэргүүний хувьд бол одоо энэ хүү саналыг хэрхэн хүлээж авав? За ер нь тэгээд бас харж байхад бол ер нь нутаг орноос гадаадд амьдарж байгаа нутаг орны хүмүүс Монголд энэ тэнд одоо 21 аймаг 330 суманд амьдарж байгаа энэ хүмүүс бол бас их сайхан халуун сэтгэлээр дэмжиж байгаа харагдаад байгаа шүү дээ. Тэгвэл энэ ер нь загчдын одоо соёл, иргэншил загчдын одоо түүхтэй холбоотой. Тэгэхээр манай загчингууд гэдэг бол Монгол улсын түүхэнд бас их өндөр үүрэгтэй ийм улсууд байж ирсэн одоо ч байна. Одоо хэл хязгаараа хамгаалах, хэрлэх, дайчин энэ үйлстэй бол одоо загчдууд их одоо нэр төртэй биелүүлж ирсэн ийм түүхтэй. За загчин гэдэг бол үндсэндээ хэлчин гэсэн ийм одоо нэртэй улсууд шүү дээ. Энэ утгаараа тэгээд загчдууд энэ мундаг соёл иргэншилтэй, байгаль дэлхийд их хайртай. Хоорондоо бол мундаг одоо ёс гурам зарчимтай ийм одоо
улсууд загчны түмэн бол. Тэгэхээр загчид бол байгальд үнэхээр хайртай байсан. Загчийн айл одоо нэг бөөрөн дээр буугаад нутагшаад нүүхэд болвол гадсны нүхний ганц цоорхойг үлдээхгүй бөглөөд нүүдэг. Ганц ч хог хаяхгүй. Ийм одоо усанд бол ганц ч одоо цагаан юм дусаахгүй. Хог бол бүр өөртүүлэхгүй. Тэгээд бүр нутгаа сайхан цэвэрлээд хогоо шатаагаад үнсээ янзлаад ийм одоо байгалаараа хамгаалж ирсэн гэд ядан 100 жилийн одоо түүхтэй удамшилтай ийм ард түмэн. Энэний ч одоо үр дүнд өнөөдөр загчин нутаг аттан гар өөр бол одоо онгон байгалаараа сайхан дүнхийж сөндөрлөж мяралцж байгаа. Тэгэхээр энэтэй холбоотой. За тэгээд загчдууд бол оюунлаг ухаантай хүнийх дэмждэг, хайрладаг. За энэний нэг жишээ бол одоо манай загчны 5 дахь гигэнт нь Джонын Чинрүү гэдэг хүний одоо дурсгалыг өнгөчүүлээгээд тэнд одоо оршуулсан газар нь бий. Тэн дээр одоо суурга босгохыг манай их загчид төслийг санаачилсан нутгийн залуучууд хийж байгаа юм. Энийг бид загчдуудад их дэмжих ёстой. Энэний араас бол бидний одоо соёл, иргэншлийн энэ их сайхан юмд бол манай загчин 5 сүмнээс ундарч гарч ирнэ. Зөндөө юм бий. Тэгэхээр энийг одоо өөрөөр хэл Монгол улс, Монголын загчдууд баруун ойр тэгээд энэ бүх юмд бол бид ёс заншил энэ соёл удмаа одоо мартахгүй хайрлаж хэрэглэж явж байж бид хэд ядан 100 жил одоо цаашаа өргөлж оршин тогтнох учиртай. Хэл соёлоо л орхих юм бол одоо тэгээд тэр улс үндэстэн байхгүй болно шүү дээ. Энийг бол олон мэрэгдүүд эрдэнэтэд хэлсэн. Тэгээд одоо нийт загчин түмэнд нутгийн орон түмэнд энэ ажлыг дэмжиж энэ сайхан суурга басахаар очиж залбирч одоо өөрийгөө ном хруулж өөрийнхөө хүч чадлыг дотроосоо мэдэрч явах хэрэгтэй. Тэгэхгүй одоо бид зүгээр харанхуй ингэж явж болохгүй. Ийм сайхан юм гэж байгаа. Энэ загчин төсөл хийж байгаа залуучуудтай их баярлаж дэмжиж байна. Тэгэлгүй яг үнэхээр одоо гайхамшигтай өв соёлоо түүхэн ингэж одоо харж түүнийгээ яаж сэргээх үү, яаж үр хүүхэдтэй өвлүүлэх үү, яаж одоо түмэнд түгээх үү гэдэг энэ бол үнэхээр одоо гайхамшигтай сайхан ажил юм. Тэгээ үнэхээр энэ ажлыг одоо яаж оролцох уу? Би одоо ингэ сэтгэлийн ийм дэм өх юмсан одоо санхүүгийн хувьд би бас нэг жоохон чулуу энэ тэнд нэг хандив оруулах юмсан гэсэн ийм хүсэлтүүд бас одоо нэлээх гарч байгаа. Бас манай телевизээс нэвтрүүлэг гарсны дараагаар энэ хүмүүстэй биднийг яаж холбогдмоор байна. Бид нар холбож өгөөч ямар утсаар ямар хүнтэй хэрхэн яаж холбогдох вэ гэсэн ийм мэдээллүүд ийм асуултууд бол их ирж ирсэн. Тэгээ одоо та бүхэн харж байгаа одоо шууд нэвтрүүлгийн маань доогуур энэ одоо төслийн бас хандиваас байж байгаа. Тэгэхээр үнэхээр одоо энд оролцъё гэсэн хүмүүсийн сэтгэлийн энэ одоо сайхан хандивыг авч тэгээд тэр одоо энэ сайхан төслийн номыг одоо цааш нэг одоо илэрүүлэх энэ сайхан зүйлийг бүтээх энэ зүйлд одоо ингээд зарцуулах юм аа. Тийм учраас хүмүүсийг энд оролцох хүмүүсийг нэлээд нээлттэй нэлээд их одоо бололцоотой байлгахын тулд одоо энэ хүү сайхан нэвтрүүлгийг одоо ингэж та бүхнийг урьж нэвтрүүлгийг явуулж байгаа. Хандивын дасна ингээд байж байгаа манай үзэгчид энэ төсөлд одоо өөрөө яг яах бол оролцох бол хандив өргөх бол одоо энэ данс руу тодорхой бичээд өөрийнхөө юг тодорхой бичээд ингээд бас хандиваа оруулж болох нь байна гэдэг ийм мэдээллийг бас та бүхэндээ хүргье. За тэгэхээр өнөөдөр бас манай студид Монгол Улсын гавьяат багш Сурмаажив гэгч манд хүрэлцэн ирсэн байж байгаа. Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Баярлалаа. За тэгэхээр одоо энэ бас төслийн тухай энэ одоо нутаг оронд болж байгаа цаашдаа ингээд сайхан үргэлжлэх энэ томоохон ажлын тухай бас гавьяат багшны хувьд тийм ээ энэ сайхан нутгийн хүний хувьд бас одоо тасдагд ярих. Юуны өмнө энэ их цагчд төслийг санаачилсан залуучууд тэр төслийг одоо төлөвлөж, бичиж, хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлж тэгээд одоо мөнгө санхүүгийн хувьд одоо яаж тэрийг босгох вэ? Босоод ирлээ гэхэд тэрийг яаж гүйцэтгэх вэ? Ямар байгууллагад хандах вэ? Хэнтэй хамтарч ажиллах вэ? Тэрний үр дүнд нь юу босох вэ гэдгийг маш их ухаалгаар одоо удирдсан одоо Эрхэн Баяр манай энэ хос хоёр тэргүүтээ багийн хамт олонд би үнэхээр багш хүний хувьд маш их баярлж байгаа. Өнгөрсөн жил хос хоёр ирээд нэг тийм төсөл гэхэр надад бүр зөөд зэрэглээ юм шиг санагдчихсан байхгүй юу? Тэгсэн чинь одоо өнөөдөр ингээд соврог маань одоо амьдраад босоод нээлттэй хийх гэж байна гэдэг бол үнэхээр их богино хугацаанд маш их амжилтанд хүрсэн.
Тэгэхээр энэ загчны 5 гигантны түүх гэдэг бол загчин түмний одоо эрүүл энх, аз жаргал, улс одоо нутаг гүрнээ сайхан авч явах, тэрэндээ эзэн байх, эв нэгдэлтэй байх, цаашид улам өөдрөг тэнгэрлэг байхын ийм одоо буянтай том ажил гэж би харж байгаа байхгүй энийг. Тэгэхээр энэ хүү төслийг одоо хэрэгжүүлснээрээ манай загчин одоо түмний нутаг бидний одоо амьдарч байсан тэр өвөнч сумын нутаг тэр одоо зэрэгэлдээ загчин сумуудын нутаг бол үнэхээр энэ одоо гигантны өлгийн нутаг. Тэндээс л тэр гигант нь төрж оюун санаагаа дайчилж тэр нутгийн зон олонд одоо ас жаргалыг л өхийн тулд тэр хүн байдгаараа мэрийсэн байгаа юм. Би тэрийг яагаад гадарладаг болчихов гэхээр манай хосоо тэргүүтэй нөхдүүд энэ одоо багийнхан өөрснийхээ явуулж байгаа үйл ажиллагааг тэр оргүй хоосноос тэр суурга босох хүртэл үйл ажиллагааг нээлттэй тавьсан байхгүй юу? Бүгдэд нээлттэй. Тэрийг одоо над чиг өндөр насны чарна, бага насны хүүхдэд чарна, залуучууд харна, нутгийн зон олон малчин түмэн харна тэгж их дэмжсэн гэж би бодож байгаа. Яагаад тэгэхээр өдрүүхэн тэр мэдээлэл дээр тэр тийм ханд вөглөө, ийм ханд вөглөө гэж гараад байгаа надад бүр энэд огшоод байгаа байхгүй юу? Ямар гоё юм бэ? Тэгээд эн чинь бослоо шүү дээ гэж одоо жишээлбэл манай нутгийн зөвлөө орлогч дарга гэтэл хэдэн саяар нь хандуулж авч шээ тэ. Эн чинь хүний сэтгэл байгаа байхгүй юу? Хүний өгөөмөр зам байгаа нутгай гэсэн эх орон сэтгэл байгаа гэж би бас боддоо шүү дээ. Тэгээд энэ сайхан одоо зүтгэлийн үр дүнд энэ сайхан бүтээл цогцож болсон. Тэгэхээр энэ бүтээл одоо босноороо загчин одоо түмний асар их одоо оюуны соёлын өв уламжлалд манай одоо ихс дээдсийн одоо бидэнд үлдээсэн оюун санааны их өв хөрөнгө одоо үеийн үед ингээд цаашид одоо залгагдаж явах ийм сайхан одоо тахилах соврог болно гэж би хувьдаа бодож байгаа. Энэ бол зөвхөн загчин түмний нэг шүтгэхгүй. Загчин түмний төөх, соёл, шашин гэдэг бол бид яг шашингүй үзлэр хүмүүжлээгээд яриад байдаг. Шашин гэдэг бол угтаад хүнийг сайн явуулах, хүнийг аз жаргалтай явуулах, хүнийг буруу юм хийхгүй. Тэр 10 цагаан буйныг үйлдэж явах тэр л зам мөрийг зааж өгдөм гэж ойлгох ёстой. Энэ суурга бол тэрний төлөө босч байгаа гэж би бодож байгаа. Нөгөө талаас энэ бол төөх. За ялангуяа одоо би энэ дээр юу боддог вэ гэхээр энэ одоо суврагыг босгож байгаа тэр таргийн удаан үзүүр гэдэг газар бол миний одоо өвөг, миний өвөө одоо амьдарч байсан тийм одоо жинхэнэ одоо сашгүй нутг нь. Тэгэхээр миний өвөө тэр нутагт яаж амьдарч байхдаа одоо ганцхан алга морьтой одоо нөгөө казакуудад дээрэмдүүлээд ганцхан алга морьтой үлдээд тэр л одоо таргийн годыг өгсөж уруудаж таруух тулааг нэг 4 хүүхдээ өсгсөн байгаа. Тэгээ маш ядуу ерөөсө ганцхан алга морьтой. Тэгээд намайг жоохон 1-р анги одоо мэдээ би чинь 3 настай 2 настай 3 настай бүр мэдээ орсон юм мэддэг байсан. Тэгэхэд тэр алга морьны толгой манай өвөөгийн гэр бариад дууссан гут хамгийн түрүүнд ачаа бараагаа оруулахдаа тэр алга морьны толгойг оруулж зална. Тэрийг хаан золох вэхээр яг гэрээ хойморог голсон ханы толгойд тэрийг байрлуулаагүй байх тэнд ачаа оруулдаг. Тэгэхээр миний өвөө тэр алга морьөөрөө одоо миний ээж одоо тэр миний нагцуудыг өсгсөн. Тэгээд нутгийнх нь хүмүүс юу гэж ярьж байсан хэр манай ээж одоо байвал 97 той хүн байх юм. Надад ингэж хэлж байсан. Та нар багада их ядарлаа, та нарыг таргатуудаагаар өсөглөө, та нар том болоод жаргана гэж хэлдэг байсан гэж ярьдгийн. Тэгээд миний өвөө аавын одоо энэ жамын ахын аавын нутгалж өссөн одоо газар нь яг тэр сувраг босч байгаа. Тэгэхээр тэр сувраг босч байгаа газар гэдэг бол тэр гигантны жинхэнэ одоо төрсөн, өссөн, сүүлд нь өөрөө одоо бурхан тэнгэрт одоо залрахтаа өөрийнх нь онголсон газар яг тэр улаан үзүүр дээр байгаа юм. Тэгэхээр энэ бол миний өвөөгийн. За тэгээд өвөө маань яадаг байсан яасан гэхээр тэр улаан хөдөө гэж тэр төрсөн онголсон газраас нь доошоо нэг хэсэг газрыг тариан талбай болгосон байгаа байхгүй. Анхудаа бараг тариа тарьж гисэн тэр суманд. Манай сум ч одоо улаан асаг хаттай тариа тарих газаргүй шахав нутаг байхгүй. Тэгэхэд тэр улаан хөдөө дээр тариа тариад тэр тариа тарьсан тариа будаагаараа хүмүүстэй мал одоо солилцоод арилжаад их бизнесийн мундаг хүн байсан манай өвөө. Тэгээ тэрийгээр одоо мал хуйтай болоод сүүлдээ бүр нутагтаа ингэж их чинээлэг хүмүүсийн одоо юм орж исэн миний өвөө их ажилласан хүн байсан. Тэгээд өвөө маань бас манай тэр
нагцын хүүхдүүдэд их гоё дурсаж ярьсан байдیں۔ Тэр одоо гэгентний шарил онгон байгаа газар одоо ингээд битүү юм бунхантай сүйд нөгөө шашны эсрэг үзэд гараа тэр бунхныг байхгүй болохоор нөгөө ингээд суугаагаараа нөгөө шарил байж байгаа байхгүй юу. Тэрийг нөгөө манай өвөө тэр нь өөрийнх нь нутг учраас дээшээ доошоо байнга явж яадаг. Тэгээ тийм хар өнгөтэй юм байсан. Босоо ингээд суугаагаараа тэр чинь одоо залсан байгаа шүү дээ. Тэгээ сүүлдээ хүн малч орд юм уу мал шөргөөдөг ч юм уу нөгөөтг нь унчаар одоо ингэж унжиж болохгүй гэд босгод тавьдаг байсан гэж байна шүү дээ манай өвөө. Тэгээ сүүлд нэг явж исэн чинь тэр одоо тэргүүн тасарсан байсан. Тэгээ тэр тэргүүнийг аваачаад одоо тэр улаан үзүүрийн хамгийн одоо чухал сайхан газар л юм байлгүй да нар ус тусдаг чухал газар л залсан гинлээ. Тэгээ сүүлд нь манай өвөө инглээ гэд бас одоо юм мэддэг барьдаг тийм хүнд үзүүлсэн юм уу хэлсэн юм уу тэгсэн чинь тэр гигантны одоо манай өвөө яасан тэр гигантны тэргүүн тийм доор байж байгаа ёсгүй гэж аваачиж одоо залсан байгаа. Тэгээд энэ одоо залсан явдал бол их сайн болжээ. Энэ гигант нь тэгж одоо тэргүүн газар байх ёсгүй гээд гигантны одоо тэргүүнийг миний өвөө одоо залсан байдгийг шүү дээ. Тэгээд манай өвөө хожимдоо юу гэдэрсэн гэхээр тэр ганц цалаг морьтой байсан хүн азар дутаа одоо 5 хошуу малн тал дүүрэн бэлдсэн ийм хүн болсон. Тэгээд миний хүүхдүүд бас тэгш дүүрэн сайхан амьдэрсэн гэж ингэж энэ бол одоо энэ гигантнийг л бараг тэр тэргүүнийг ингэж залсан явдал бол одоо их сайн болсон гэсэн утгатай. Тэгээ яг одоо тэр хөшөө босч байгаа газрын доохон талд миний өвөөгийн одоо тэр улаан хөдөө тариа тардаг тэр газар бол одоо тэр удам судрын шүтэж яадаг сайхан овоо. Би тэр овооны хажууд бас өр хүүхдүүд нь гой хөшөө басгсан. За ийм одоо их түүхтэй. Тэгээд би одоо төгсгөлд нь юу гэж хэлэх гэж байна вэхээр суургал босгоод орхидог зүйл биш. Энэ бол түүхийн, шашны, соёлын өвийг одоо уламжлалт намжууд хайрлан хүндэтгэх, шүтэж бишрэх, дээдлэх ийм нэгдмэл үзэл санаагаар манай загчин зоны одоо гоё шүтэн байх болтугай. Тэрэн дээр одоо зөвхөн загчд биш. Тэр түүх судлаачид эрдэмтэд номын мэргэд очдог. Хүүхэд багчууд тэрийг одоо хүндэлдэг, биширдэг, тэрний түүхийг мэддэг. Тэрийг түүхийг мэдснээрээ тэр түүхийн одоо аргамжаа цаашаа бат бэх үргэлжилж явах ийм сайхан одоо хөшөө дурсгал суурга басна гэж бодож байгаа. Энэ суурга бол манай загчин зооны одоо амьдрал улам өөдрөг, тэнгэрлэг, эрүүлэнх одоо эд баялгаар арвин одоо нутаг усандаа тогтвортой байх ийм сайхан аз жаргалын нэг бэлэгдэл болоосоо гэж үүнтэй холбогдуулаад өвөн цумынхаа загчин хошууныхаа сургуулийн багш нарт хүүхэд залуучуудад одоо багаас нь энэ сайхан суврын учир утга тэрний одоо буян хишиг тэрний одоо сайн сайхан бидэнд ирж байдгийм үү гэдэг тэр сайхан үзэл санаагаар хүмүүжүүлэхэд аялал жуулчил хийдэг. Тэрийг амаар ярих биш аваачиж үзүүл зогсож байгаад нэг сайхан тойрон аялал хийгээд ингэхэд тэр одоо суврах сайхан амьдрах байхаа гэж би боддгийм аа. Ингээд энэ сайхан нэвтрүүлэхэд орж оролцуулсан нутгийн зөвлөлдөө та бүхэндээ танаа телевизэд маш их баярлалаа. За баярлалаа. Үнэхээр гайхамшигтай сайхан түүх. Бүхэн өөрсдийн удам ураг бүхэн өөрсдийн гайхамшигтай сайхан түүхтэй байдаг. Тэгэхээр яг одоо энэ сайхан суврагыг за мөн одоо тэр гигантнуудын тухай судалгаа явж байна. Энэ хийдүүдийн тухай сайхан судалгаа явж байна гэдээ ингээд ярьж байхад бол хилийн наан цаана байж байгаа Монгол ахын дүүс бүгдээрээ их баярлж байна. Хилийн цаанаас бас одоо энэ үнэхээр их сайхан газар үнэхээр тийм одоо учир холбогдол би гэж ярьж байгаа хүн байгаа. Тийм байдаг гэсэн гэж өвгдөөсөөсөө сонсч байсан гэж бас холбогдож байгаа ийм хүмүүс бас байж байгаа. Тэгэхээр энэ бол үнэхээр одоо Монгол туурхтны нэгэн үеийн бас гайхамшигтай ийм сайхан өв соёлын яа харахгүй ийм амин халуун цэг байдгиймаа гэдгийг одоо олон хүн одоо хэлж байгаа. Тэгэхээр үнэхээр таны яриа бол гайхамшигтай гоё одоо сонирхолтой ийм зүйлээ танд маш их баярлалаа. Тэгэхээр үнэхээр өнөөдөр манай энэ төслийн үйл ажиллагааг олон сайхан хүмүүс дэмжиж байгаа. Би түрүүнд хэлсэн ханд үүргийн энэ төсөлд яаж оролцох вэ гэсэн хүмүүс хилийн чандаас ч байж байгаа, Монгол орны өнцөг улам бүрээс байж байгаа. Энд шууд нэвтрүүлгийн доор энэхүү одоо хандваа өргөж болохын бас данс байж байгаа гэдгийг бас
дахиад хэлье. Хүн дэмжээсэ гэж одоо Тэр үнэхээр одоо дэмжээсэ. дэмжихгүй байхын аргагүй ийм сайхан үйл ажиллагаа ингэж явагдаж байгаа нь үнэхээр гайхамшигтай сайхан байна. Тэгээд мөн одоо энд цаг заваан зарцуулж өнөөдөр бас энэ ураа хүрэлцэн ирж үзэгч дүмтэй маань уулзсан энэ төслийн тухай бодол санаагаа бас сайхан илэрхийлсэн нутгийн зөвлөлийн эрхэм хүмүүс та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлж байна. Ингээд студид мөн одоо загчин дүмний дундаас төрөн гарсан гайхамшигтай сайхан дууч, энэ цагийн сайхан дууч Монгол Улсын гайвччин Доржийн амар жаргалыг бас дахин өрье. Монголын бурхны шашны түүхэнд өөрийн онцлог дэг сургууль өнгө төрхийг хадгалан 200 гаруй жил хөгжсөн загшин хошууны бурхны шашны 7 хийд 5 гэгэний шашин соёл өв уламжлалыг судлах, уламжлан хөгжүүлэх их загчид төслөөс үзүүлж байна. Монголын шашин соёлын сэтгэлгээнд тэрэгэн замыг тодорхойлон үлдээсэн загчны 5 гэгэний бурханчилсан хөргийг холын цэнхэр уянч клубын залуусын санаачилгаараа түүхийн шинжлэх ухааны эрдэмтэд, шашин соёлын судлаачид, зөвтгөлтнүүдийн судалгаа, түүхэн баримтуудад тулгуурлан бүтээлээ. Загчин түмнээс тодорсон 5 гигантны өв соёлыг судлах, түгээн дэлгэрүүлэх, олон ажлын эхлэл, гигантнүүдэд зориулсан их бод суврагын шүншиг 11 өргөж нутагдаа залхад бэлэн болоод байна. Хязгаарнуудгаа сахин дүнхиндээ хариндаасны халдаагүй мансан загчин ардмын хүлгэн сутарда түү олон монхроюда Tigidin kovulsun marunattan zakçızımine Eko bilgeni turgon çangısın hırtılsın Batırnağı uceste kunni kugo Hattından mizan Нутагта алдраман болсын эцтін соғата артиқын сетіге нутагта шеңгідігі жақшым тұмыңми амығдым талда бора таммығдың мүмкінді Tigidin kovulsun marunattan zakçızımine Eko bilgeni turgon çangısın hırtılsın Batırnağı uceste kunni kugo Тустимундра ирэн хавргэнэ миний
Төгин товшууртай хоссондоо үннэгэн доо ороод нэмрэгсэн